сайн байна уу? Энэ удаад бид та бүхэндээ Барлаа Орос Монголиагийн засварын хувилбаруудын нэг болох солилцооны агрегатын тухай мэдээлэл хүргэх болно. Энэ хувилбар нь агрегатуудыг солилцох зарчим дээр хэрэгждэг ба бид таны хуучин ашиглагдсан агрегатыг хүлээн авч эргүүлээд Caterpillar-ийн үйлдвэрийн стандартын дагуу сэргээн засварлан эргэлтэнд оруулдаг юм а. Харилцагч та энэ хувилбарыг сонгосноор өөрийн ашиглагдсан агрегатыг бидэнд заавал өгөх ёстой ба тухайн агрегат нь дараах шалгууруудыг хангасан байна. Үүнд гагнуур хийсэн, гэмтэлтэй, зэврэлд орсон, галд автсан гэх мэт хэвийн бус засвар үйлчилгээ хийгдээгүй, зориулт хийцийг өөрчлөөгүй байх ёстой гэсэн шаардлагууд байдгийг анхаарна уу? Харилцагч таны засвар үйлчилгээний төлөвлөгөө хуваарьд нийцүүлэн урьдчилан сэргээн засварласан бэлэн агрегатыг нийлүүлснээр харилцагч таны тоног төхөөрөмжийн сул зогсолтыг багасгахаас гадна эдийн засгийн үр өгөөжийг та бүхэнд олгох болно. Сэргээн засварлах боломжтой эд ангиудыг эргэлтэнд оруулж дахин сэргээн засварснаар байгальдах төмрийн тог аяллыг багасгаж нөөцийг хэвнэх боломжийг олгодог давуу талтай хувилбар юм а. Барлаа Орос Монголиа компани солилцооны хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн сэргээн засварласан эд анги засварын ажил шинээр сосон сэлбэгтэй 6000 моцог болон 12 сарын хугацаанд тухайн агрегатыг нийлүүлсэн өдрөөс эхлүүлэн ямар нэгэн доголдолгүй байх баталгааг харилцагч та бүхэндээ бид олгож байна.